Монгол улсын гадаад харилцааны сайд Баццэг Монгол улсын нэн чухал стратегийн түнш орнуудын нэг болох Япон улсад айлчлаа. За Монгол улсын хувьд тодорхой улс орнуудыг өөрийн гадаад бодлогын үзэл баримталтаа 3 дахь чүрх хэмээн нэр зан дурдсан байдгийн нэг нь Япон улс бөгөөд хоёр улсын хувьд 2022 онд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхүүн Япон улсад хийсэн төрийн айлчлалаас хойш инх тайван хөгжил цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн түвшний харилцааг хөгжүүлж байгаа билээ. За мэдээж Монгол улсын хувьд өнгөрсөн он жилүүдэд 1990-ад оноос хойш хөгжил цэцэглэлтэд за магадгүй тухайн цаг үеийн хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад Япон улсын зүгээс үзүүлсэн тусалцаа дэмжлэгүүд өндөр хувь нэмрийг үзүүлж за Монгол улсын өнөөгийн хөгжил цэцэглэлтийг Япон улсын үеийн засгийн газар за удирдагчдын хувьд тууштай дэмжиж ирсэн. За түүнээс гадна өнгөрсөн 2024 оны хувьд Монгол улс болон Япон улсын хоорондын нийт худалдааны бараа эргэлтийн хэмжээ түүхэнд анх удаа тэрбум долларыг давсан билээ. За энэ удаагийн айлчлалын хувьд мэдээж Монгол улсын гадаад харилцааны сайд 7 жилийн дараагаар Япон улсад айлчилж байгаагаараа онцлог байсан бөгөөд энэ айлчлалын хүрээнд гадаад харилцааны сайд Баццэг Японы гадаад хэргийн сайд Иваяатай хоёр талын хоорондын харилцааны асуудлуудыг хэлэлцэж за хоёр талын хоорондын харилцаатай холбоотой чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурснаас гадна Японы ерөнхий сайд Ишиба за мөн Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хаяши нартай уулзсан юм а. За түүнээс гадна мэдээж энэ оны хувьд хоёр талын харилцаанд түүхэн гэж тэмдэглэж болох үе за магадгүй алтан үсгээр тэмдэглэгдэнэ гэж хэлж болох үс чухал он жил зохиох гэж байгаа. За тухайлбал энэ оны 7 дугаар сард Япон улсын цог жавхлант эзэн хаан гэр бүлийн хамт Монгол улсад айлчлана гэсэн тав хэдийн гарсан. За тэр утгаараа энэ удаагийн Монгол улсын гадаад харилцааны сайд Баццэгийн хийж байгаа айлчлал бол за энэхүү айлчлалын бэлтгэлийг хангах, за хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах, хоёр талын хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх, ард түмэн хоорондын харилцааг одоо нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон айлчлал боллоо гэдгийг аль аль талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд за олон улсын харилцааны шинжээчид онцолж байна.